Цөмийн энергийн комисс үзүүлж байна. Монгол улсад нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь хорт хавдар болж байгаа. Хорт хавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж жилдээ 6000 гаруй хүн шинээр онцлогдож байна. Энэ хорт хавдрыг яаралтай онцлох, эрт үед нь онцлох, эмчлэх зайлшгүй шаардлага тулгардаг бөгөөд одоо цөмийн технологиг эрүүл мэндийн салбарт ашиглаж эхэлснээрээ бол энэ одоо хүн төрөлхтний хувьд бас дэвшил болж өгсөн. За ингээд цөмийн технологиг эрүүл мэндийн салбарт ашиглаж байгаагийн нэг том жишээ бол одоо туяа эмчилгээ байгаа. Туяа эмчилгээ нь бол хорт хавдрын эсийг хүүлэх, үржил хуваагдлыг багасгах зорилгоор хийгддэг. Одоо энгийн эрдэнэтгийн бидний мэдэх энгийн эрдэнэтгийн цацрагаас бол даруйд 6000-аас 100000 дахин хүчтэй ийм цацрагийг ашигладаг боловч одоо туяа эмчилгээний энэ одоо цэцэргээс бол бид айх шаардлагагүй. Яг гэвэл бидний одоо цэцэрэг цөмийн технологиг ашиглаж эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байгаа цөмийн технологи маань цөмийн цэцэрэг маань бол маш олон шат амжилга, маш олон мэрэгжилтнүүдийн ур чадварын үр дүнд одоо наривчлал өндөртэй технологиор хийгддгээр бол давуу чанартай. За бид 2019 онд туяа эмчилгээний хөгжлийн нэг шат ахиж одоо дэлхийн нийтдээ хөл нийлүүлэн алхах болсондоо баяртай байгаа манай хамтлан. За энэ нь бол шугамын урдцгуур аппарат одоо Монгол улсад анх удаа суурилагдсан эмчилгээ үйлчилгээнд ашиглаж эхэлсэн ийм дэвшил байгаа. Манай хамт олон шугамын урдцгуур аппаратыг ашиглан туяа эмчилгээний дэвшилтэт технологиудыг нэвтрүүлэхээр бол ганц зүй шамлан ажиллаж байна. Энэ шугамын урдцгуур аппаратын онцлог нь гэхлээр одоо тухайн хавдар тухайн өнцгөөс ямар хэлбэртэй харагдаж байгаа тэр хэлбэрийн цацрагийг гаргаж чаддгаараа илүү давуу басан бөгөөд энэ нь бол хавдрын эмчилгээ үйлчилгээнд бол одоо хавдрыг өхөөлөхөд хангалттай тун өгч чадах, хавдрын ойролцоо эрүүл эдгэрхтнийг бол хамгаалалт илүү сайжирсан гэдгээрээ давуу чанартай байгаамаа. Шугамын урдцгуур аппарат суурилагдсанаар бол 2019 оны 6 сараас хойш бид энэхүү дэвшилтэт технологиор дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай одоо дүүцхүүц эмчилгээг эх орондоо авч чаддаг болсноор бол бид нэр энийг давуу тал байна. Ингэснээр одоо шугамын урдцгуур аппарат суурилагдсанаас өнөөдрийг хүртэлх хугацаанд бид 2000 гаруй өвчтөнд бол олон улсын стандартад нийцсэн чанартай эмчилгээг хийсэн байна.